Сайн байцгаана уу хүмүүстээ. За өнөөдрийн онлайн арт хичээл маань цахим дүрслэх урлагийн хичээл маань эхлэж байна. За хичээлдээ идэвхтэй анхааралтай оролцоорой. За бид нар мэдлэгээ баттгаж өмнөх хичээлүүдэд давтаж үзэж шинэ мэдлэгтэйгээ бас холбоотой, уялдаа холбоотойгоор хичээлээ үзэж явж байгаа. За өнөөдрийн хичээлээр өнгийн хүрдээ баттгана. За өнгийн хүрдэн дээрээсээ өнгөөр дадлага ажиллаа хийн. За үүсмэл өнгө буюу өнгийн эсрэг тесрэг байдал гэсэн сэдвүүдээ баттгаж үзэх нь байна. За ингээд гэрийн даалгавраа өгөөд гэрийнхаа даалгаврыг танхимдаа бүгдээр шалгаж үнэлгээгээ өгч явна багш нь. За үндсэн өнгө буюу үүсмэл өнгө. За үндсэн өнгөнд дэлгэцэнд харагдаж байгаа зураг дээр харагдаж байна. Улаан, шар, цэнхэр өнгөнүүд бол үндсэн өнгө. Дахин хэлье. Улаан, шар, цэнхэр өнгө бол үндсэн өнгө. За гэтэл бидэнд үүсмэл өнгө гэсэн нэршил харагдаж байна. За тэгвэл үүсмэл өнгө гэдэг маань ямар өнгийг хэлэх вэ гэхлээр хоёр өнгөнөөс үүсч байгаа өнгөнүүдийг үүсмэл өнгө гэж нэрлээд байгаа юм аа. Жишээлбэл улаан, шар хоёрыг хооронд нь хойлоход дундаас нь улбар шар гэсэн өнгө үүснэ. Энэ маань үүсмэл өнгө. Шар, цэнхэр өнгийг хооронд нь хойлоход ногоон өнгө гарч байна. Тэгвэл энэ маань үүсмэл өнгө. Улаан, цэнхэр өнгийг хооронд нь хойлоход ягаан өнгө үүснэ. Тэгвэл энэ маань үүсмэл өнгө болох нэ. За зурагт үзүүлснээр өнгө үүсгэж байгааг ажиглаарай. За багш нэгэн зүйлийг тайлбарлая. Жишээлбэл шар өнгөн дээр нэг тусал улаан өнгө нэмэхэд улбар шар улаан өнгө гарна. За тэгвэл дахин нэг тусал улаан өнгийг нэмэх юм бол улбар шар өнгө үүсгэх нь байна. Мөн түүн дээр дахин нэг улаан өнгийг нэмэхэд нэлээд улаан дуу өнгө гарах нь байна. Улаан шар өнгө үүсгэх нь байна. Тэгвэл өнгөнүүдийг үүсгэхдээ аль нэг өнгийг илүү хийж үүсгэж бас болдог байх нь байна. Өнгийн хүрд. За бид бүхэн 4-р ангидаа өнгийн хүрдний тухай үзэж байсан. Өнгийн хүрдэнд үзүүлсэн өнгөнүүдийг дулаан буюу хүйтэн өнгө гэж хоёр ангилдаг. Дулаан өнгөнд улаан, улбар шар, шарын төрлийн өнгөнүүд орно. Хүйтэн өнгөнд ягаан, хөх, ногооны төрлийн өнгөнүүд хүйтэн өнгө гэж нэрлэдэг. Жишээлбэл зурагт өнгийн хүрдэн дунд ягаан, цэнхэр, ногоон өнгөнүүд байна. Энэ бол хүйтэн өнгө. Харин эсрэг талд нь улаан, улбар шар, шар өнгөнүүд харагдаж байна. Энэ бол дулаан өнгө юм а. Эсрэг өнгийг ялган таних. Эсрэг өнгө нь хоорондоо ижил биш тод өнгөнүүдийг хэлнэ. Жишээлбэл зурагт үзүүлснээр цэнхэр, улаан, эсвэл шар, цэнхэр, эсвэл цагаан, хар. Эдгээр өнгөнүүд нь хоорондоо ижилхэн биш. Тэгвэл энэ маань эсрэг өнгөнүүд болох нь байна. Одоо хүүхдүүдээ бүгдээрээ нэг өнгөөр ажиллах дасгал хийнэ. Нэг өнгөөр дасгал ажиллаа хийхдээ бид нар мод зурна. Модоо эхлээд бид нар дүрсийг гаргаж хийчгээд зурчхаад навчтай хэсгүүдийг нь бид нар будахдаа дулаан юм уу хүйтэн өнгөө ашиглаж будна гэсэн үг.
Зурагт модыг хэрхэн зурах вэ? Дараалал харагдаж байна. Мөчрнүүдийн сайхан сагсгар болгож зураарай. Ингээд модныхаа дүрсийг гаргасны дараагаар дулаан эсвэл хүйтэн өнгөө сонгож модоо будна. Зургийг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Хүйтэн өнгөнд ягаан өнгө орох үлээ. Зүйтэй орно шүү дээ. Ягаан өнгө бол хүйтэн өнгө. Тэгэхээр чи хүйтэн өнгийн мод зурья гэвэл ягаан өнгийг эсвэл цэнхэр өнгийг ашиглаж будаж болно. Эсрэг талын зурганд дулаан өнгөөр бутсан мод харагдаж байна. Дулаан өнгөнд шар өнгө орно. Гэрийн даалгаварт бичлэгээ үзээд модоо зураарай. Дараагийн танхимын хичээл дээр бид эсрэг өнгийг хэрхэн зохиомжлон авах вэ гэдэг хичээл үзнэ. Хичээлийн хэрэглэгдэхүүнд өнгийн цаас хайж цавуу ашиглана. Хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлтгэцгээгээрэй хүүхдүүдээ. Хичээлдээ оролцсон сурагчдаа баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай хүүхдүүдээ.